За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдөр бүгдээрээ математикийн хичээлээрээ дамжуулаад процент гэсэн сэдвийн дугаар хамтдаа за суралцгаая. За эхлээд бүгдээрээ нэгэн зургийг ажиглацгаая хүмүүс. За энэ юу нэг юуны тухай зураг юм болоо. Яг ямар асуудал гарч ирсэн болоод энэ хоёр асуултын тэмдэг ингээд тулгарсан байгаа юм бол юуны учир болох байгаа юм бол хүмүүс. За манай хүмүүс нэг хувьдаа нэг бүгдээрээ нэг жишээ таамаглал бүгдээрээ дэвшүүлээрэй. За багшийн хувьд за энэ хоёр яагаад ямар асуудал тулгарсан бэ гэдгийг мэдж байгаа тийм ээ. За бүгдээрээ таамаглалаа дэвшүүлсэн байх гэж багш нь итгэж байна. За тэгвэл одоо бүгдээрээ яг яагаад ямар асуудал тулгарсан бэ гэдгийг хамтдаа сонсъё. За энэ хоёр маань шалгалтандаа муу авчихсан. Тийм багш нь математикийн хичээлээр шалгалт авсан чинь за маш муу үнэлгээ авсан. Тийм болохоор энэ хоёр маань маш их гайхсан. Яана бид яагаад ийм бага оноо авчваа? Бид яагаад ийм хэн хувь шалгалтаа хийсэн болоо? Яагаад ийм хувь үнэлгээ авчваа гэж гайхсан. За тэгээ энэ хоёрын ийм зүйлийг бодсон. Энэ юу н хувь гэж юу нэг юу юм бол тий 80%, 90% гээд байгаа, 70% гээд байгаа. Энэ үнэлгээ маань энэ хувь үнэлгээ гэдэг байгаа маань яг юу юм болоо гэдгийг маш гайхсан, бас мэдхийг хүссэн. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ хичээлээрээ дамжуулаад хоёр найзтай тэр асуултын хариултыг олж өгнө хүмүүдээ. За тэгэхээр бол бүгдээрээ эхлээд за нэг жишээ бодлогыг хамтдаа харцгаая. За манай сургууль 45 эрэгтэй, 55 эмэгтэй багштай. За үүнийг хуваар илэрхийлээрэй гэж байна. За манай хүмүүс бас энэ бодлогыг хараад өөрсдөө бас ингэж бодох гээд хичээгээрээ, оролдоод хичээгээрээ. За энэ бодлого болохын тулд эхлээд нийт тий за мэдэгдэж байгаа эрэгтэй болон эмэгтэй багш нарын хоорондын тог хооронд нэмээд өгнө. За тэгэхээр хэд гарч байна? Мэдээж 100 гарч тийм үү? За тэгвэл бүх багш нар маань энэ сургууль маань 100 багштай гэсэн үг байна. За тэгвэл эрэгтэй багш нь хэдэн хувийг эзэлж байгаа, эмэгтэй багш нь хэдэн хувийг эзэлж байгаа вэ гэдгийг хамтдаа харцгаая. За эрэгтэй багш нарын хувьд за нийт 100 багшийн 45 нь эрэгтэй багш нар буюу за 45% нь эрэгтэй багш нар маань эзэлж байгаа ахнэ. За эмэгтэй багш нарын хувьд за 100-ны 55% нь эмэгтэй багш нар буюу тий 100-ны 55 хэсэг нь эмэгтэй багш нар тийм үү? За тэгвэл 55% нь за эмэгтэй багш нар эзэлж байгаа ахнэ. За одоо тэгвэл бүгдээрээ энэ хувь гэж яриад байгаа зүйлийг арай өөрөөр энэ математикийн хичээл, математикийн за ухаанд хэрэгэлдэг юм байна. Тэрийг одоо бүгдээрээ яаж хэрэгэлдэг вэ гэдгийг бүгдээрээ бас мэдэж авцгаая. За 100%-ны нэг хэсгийг за 1% буюу за 1% гин. За процентыг ингэж тэмдэглэнэ. За ингээ хуваар илэрхийлнэ гэсэн байна тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ за багшны 100 шиг ингээнүүдийг шар өнгөөр бутсан байгаа. За багшин дээр доод бууланд ганцхан нүдийг л улаанаар бутсан байгааг манай хүмүүс ажиглаж байгаа хаа. За энэ маань сая энэ 1% билээ 100%-ны нэг хэсгийг гэсэн тийм үү? Энэ маань 100 хэсэг нүдний маань ерөөсө ганцхан нүд нь учраас энэ маань яг нь энэ ганц нүд маань 1% буюу 1% болж өгнө гэсэн үг. За багш нь ингэж их ойлгомжтой болгохын тулд ингэж зургаар оруулсан байгаа. За одоо бүгдээрээ ахаад энэ ойлголтоо улам баттгахын тулд бас ахаад дасгал ажиллая. За энэ мөн адил 100 нүдтэй өрүүлжингүүд байна. За энэний 100-ны 40% буюу за 40% нь хамтдаа будъя. За будаараа хүмүүдээ яг 100 нүдээ ингэж зурж агаад за яг тэр 100-ны 40 хэсэг буюу 40% нь тэр 40%-ийг бүгдээрээ хамтдаа за зурцгаая. Будъя те зураад будаараа хүмүүдээ. За одоо ингэж ямар нэгэн бие даах бодлого болон ийм даал жишээ бодлогоодын дараа багштайгаа бүгдээр ингэж
хариугаа тулгаад явахаар байгаа шүү хүүхдүүдээ. За бүгд хамтдаа багштайгаа хариугаа тулгацгаая. За 140 хэсэг буюу тийм үү багш нь нэг энэ уртаа дээрээсээ доош нь 11 байгаа. За 10-аар ингээд 4 ирний явахаараа 40. За энэ маань 140 хэсэг буюу за 40%. 40% болж чадах нэ. За дахиад нэг жишээ бодлогыг харъя. За энэ мөн айдлаас 100 үстэй дөрвөлж юм байна. За энэний яг 2-1-ийн хүүхдүүдээ хамтдаа бодцгаая. За 2 тэнцүү хуваасны 1-ийг нь өөрөнгөөр бодцгаая. Өөрөнгөөр бодцгаая. За багштай хариугаа зулах бүгдээрээ. За сайн ажиглаад харах юм бол багшнаас голоор нь тод хар зураасаар яг 2 тэнцүү хэсэгт ингээ хуваагаад өгсөн баг манайд харж байгаа хаа. За энийг л ерөөсөө 2-1 хэсэг буюу проценттэй хуваар илэрхийлнэ гэж хэлээд байгаамаа. За 150 хэсэг буюу 50% маань ах нь тийм үү? 50%. За ойлгож байгаа гэж итгэж байна. За процентыг ерөнхийд нь бутархайг процент руу шилжүүлэх. За процентыг бутархай руу шилжүүлэх гэсэн за 2 хэсэгт адилхан авч үздэг байгаа. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ бутархайг процент руу хэрхэн шилжүүлдэг юм бэ гэдэг талаар хамтдаа сурах нэ. За бутархайг процент руу шилжүүлэхдээ 100 дахин ихсгэж өгнө. За яг энэ тодорхойлтыг хүүхдүүд маань маш сайн санаж хэрэгтэй. За энэ тодорхойлтыг санснараа бас цааш нь илүү бодлогоо бодох, ойлгоход нь илүү тус төхөн болж өгнө шүү хүүхдүүдээ. За одоо бүгд нэгэн жишээ энэ дээр ажиллацгаая. За 4-3 гэсэн тоог процент руу шилжүүлцгээе. За 4-3 гэсэн тоог процент руу шилжүүлцгээе бүгдээрээ. За харж байгаа тийм ээ. 4-3 гэсэн тоог процент руу шилжүүлцгээе. За эндээс хараар өгдөө. За ерөнхийдөө 4-3 тэгээ 100 дахин ихсэн гэсэн учраас хүртүр хувиар 2-оо 100 дахин ихсэж өгнө. 100 дахин ихсэж өгш үлдээ. За тэгэхээр 400-ны 300. За тэгээд 300-гаа 400-тай хуваахаар 175 тийм үү? За тэгээ энэ маань эргээд бас 10-ийн бутархай болсон байна тийм үү? Тийм учраас 10-ийн бутархайгаа ахин 100 дахин ихсэж өгөх ёстой. Тэгснээрээ за жинхэнэ яг процент маань гарч ирж байна. Эсвэл за бас ингэж нэг бодож болно. 4-3-аа за хуваарийг кэтээр үржүүлэл 100 гарах вэ. Тэ? Тэгж бид нэр 100-ны нэг хэсгийг олгож байгаа учраас заавал 100 байх ёстой хуваар маань. За тийм учраас бүгдээрээ 4-ийг кэтээр үржүүлэл 100 гарах вэ гэдгийг ингээд бодох шаардлага гарч байгааз. За тийм учраас 4-ийг 25-аар үржүүлэл 100. Тийм учраас хүртүр хуваар 2-оо яг ингэж олгож байгаа тохиолдолд хүртүр хуваар 2-ыг үржүүлж байгаа тоо яг адилхан байна. Адилхан тоогоор үржүүлж өгнө. За энийг анзаараарай. За тэгээ 175 буюу 175 хэсэг нь 95% болж өгнө. За одоо бүгдээр энэ бие дааж бодлого бодцоо өгдөө. За мэдээж энэ будагдсан хэсгийг процентээр илэрхийлээрэ гэсэн байна. За хүүхдүүд маань энийг маш амархан хийж чадах байхаар гэж багш үзэж байна. За эхний нэг 2 дугаар бодлого маань байна. Хүүхдүүд төрсөө бас сайн тоолоорой. Бас алдах вэ тийм ээ. За дараагийн маань бодлого 5-ны 2, 20-ны 13 тэг бүхэл 109 гэсэн бутархайнуудыг процентод шилжүүлээрэй. За бүгдээрээ өмнөх хичээлүүдээрээ за 10-ийн бутархай болон энгийн бутархай гэсэн хичээлүүдийг үзсэн байгаа тийм үү. За тэгвэл тэр хичээлдээрээ өмнөсөө бүгдээрээ за хувь буюу процентыг хэрхэн шилжүүлдэг вэ, хэрхэн илэрхийлдэг вэ гэдгийг бүгдээрээ энэ сэдвээр дамжуулан бодож байгаа шүү. За одоо бүгдээ хүүхдүүдээ хариугаа хадгалах багштайгаа. За эхний бодлого тийм үү? За эхний бодлого бол будагдсан хэсгүүдийг
процентээр илэрхийлээрэ гэсэн байсан. За эхний дүрсийн хувьд болохоор 14 жин байна тийм үү? 14 жингийн 4 хэсэг нь будагдсан байна. За тэгвэл энийг бүгдээрээ ижил юм уу 100-аар үржүүлж өгсөн тийм ээ 100-аар эсвэл 14-өө 100-аар үржүүлээд өгнө. Тэгэхээр 1400 гарч ийн. Тэгээ 400 1000-таа байхад 0.4 буюу за 0.4 100-аар үржүүлэхээр 4% гарч ийна. Бас шууд ингээд бас хөөгөөд олчих боломжтой бодлого байна. За дараагийн маань бодлого болохоор гурвалжин тийм үү? За нийтдээ 16 гурвалжин байгаа энэ дотор. За тэр 16 гурвалжингийн 10 хэсэг нь будагдсан. За тэгвэл энэ 16-ны 10 хэсгээ мөн бас процент руу шилжүүлэх юм бол за мэдээж үйлдэлүүд бүгд ингэ санаж байгаа бах тийм ээ. Явж 62.5 гэсэн хариу гарсан байна. Хариу гарсан байна тийм ээ. За дараагийн бодлого маань за 5-2 тийм үү 5-2-ыг за процентээр илэрхийлээрэ гэсэн байсан. За энгийн бодрохыг процент руу шилжүүлэх багш нь ерөөдөө энэ хоёр аргыг тусгаж өгсөн байгаа. Нэгдүгээр арга нь за хуваарийг ямар тоогоор үржүүлвэл 100 гарах вэ? Тийм ээ. За яг ингэж нэг бодож болно. Харин эсвэл за тэгэхээр энэ 5-2-ыг нь за хэдэн процент вэ гэдгийг бас олоорой гэсэн бодлого байсан байна тийм ээ. За тэгэхээр бол хуваар маань за хэдээр үржүүлвэл 100 гарах вэ те? Хуваар дөржүүлж байгаа том маань адилхан байна гэсэн тийм ээ. За тэгэхээр 140 буюу за 40% гарч байгаа бах нэ. За дараагийн тав маань 20-13-ыг за мөн процентээр илэрхийлэх гэсэн тийм үү? За энэ маш энгийн хэлбэр аргуудыг багш нар оруулж өгсөн байна. Эсвэл тийм ээ. За 100-аар шууд үржүүлж бас арга байгаа. За тэгсэн чинь хариу нийтлэн гарч байгаа хүүхдүүд маань бас анзаарч байгаа хаа. За дараа нь одоо энэ дээр 10 тийм бодлого орж ирж байгаа. За 10 тийм бодлого болохоор шууд 100-аар үржүүлж байгаа банамууд бас анхаарч харж байгаа хаа. Тэгэхээр 9 гарсан тийм үү. За бас эсвэл тийм үү. Ингэж энгийн бодлохоор шилжүүлж гаад бас процент руу шилжүүлж болдог гэдгийг бас эндээс харагдаж байна. За бүгдээр гэрийн даалгаврыг бичиж авцгаая хүүхдүүдээ. За эрт үрд загт эвтэй дөрвөн амтан нэгэн алимыг тэнцүү хуваан идэжээ. Тус бүр хэдэн хувьтай тэнцэг алимыг идсэн бэ? За эвтэй дөрвөн амтан гэж юм тийм үү? За тэр дөрвөн амтан нэгэн алимыг тэнцүү хуваан идэжээ. Тус бүр хэдэн хувьтай тэнцэх алимыг идсэн бэ? Тийм үү? За багш нь бас шийдвэр өгөх юм бол за 4-ийн 1 хэдэн процент вэ гэдгийг хүүхдүүд манаас олно гэсэн үг шүү. За өнөөдрийн хичээл их ойлгомжтой байсан гэдэгт багш нь найдаж байна. Хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа.